За асуулт асууя. Би 3 асуулт байна. Нэгдүгээрт төсөв алдагдaltaй батлах ёстой. Бараг л энэ одоо ном ёсороо юм шиг ингэж тайлбарлахаа болооч. Ямар ч Монгол айл олж байгаагаас илүү идэж уух нь бол тэр айл супер дампуурна гэсэн үг. Ямар ч Монгол айл. Тэгэхэд одоо улсын бүх төсвийг барьж байгаа бид чинь ер нь алдагдaltaй төсөв батлаад тэр нь тийм байх ёстой л гэж яриад ах юм. Яг онлоороо бол бид өнөөдөр ирээдүгээсээ зөвшөөрөл авахгүй дээрэм хийж байна шүү дээ. Энэ 1.3 их найдыг чинь дараагийн 4 жил, 8 жил, 10 жилийн дараа бидний хойч үе хүүтэй төлнө. Тэрэн дээр ямар хариуцлага байгаа вэ? Өрнөөс байх юм алгаа. Энийг хэрэглэн зарцуулах юм бол бид энэ улсыг дампууруулж гин гэсэн үг. Ухаантай царайтай гоё сайдын ажил хийгээд улсыг дампууруулж гин гэсэн үг. Харин өрийг мөнгө олдог, үржүүлдэг төсөл хөтөлбөр рүү хэрэгжүүлж байгаа юу? Хэдэн хувь байгаа вэ? Миний нэгдүгээр асуулт. 1.3 их найдын хэдэн хувь нь мөнгө үржүүлдэг, мөнгө өсгөдөг төсөл рүү орсон бэ? 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 76 төслийг 1.8 их найдаар санхүүжүүлж байгаа танаа төсвийн хүрээний мэдээлэлээр байна. Нийт 126 төслийн 40% нь ямар ч санхүүжилтийн их усүр байхгүй. Бас энийг олон улсын зээл тусламжаар авах уу? Үндсэндээ гуйлга гууж хөгжсөн орон хаач байхгүй шүү. Монгол энийг л нэг нээлт хийх гээл зүтгээд байх шиг байна да. Нэгдүгээр асуулт их тодорхой байх гэж бодож байна. Хоёрдугаар асуулт. Гэхдээ та нар айлаас ирэхээр авдрах. Төрийн өмчийн компаниуд 22.8 их найдын өр төлбөртэй. Мөн их мөнгө шүү. Энэ бол одоо Улаанбаатарын утааг байхгүй болох орон сууцыг санхүүжүүлэх мөнгө шүү. Төрийн өмчийн компаниудыг бүгдөө сонгуульд явсан найзуудыгаа дараагаар нь тавьдаг. Бүгдөө авилгалын үр урхаа гэж үзэж байна. Энэ 22.8. Ямар ч захын бизнесмен ядаж алдагдaltaгүй ажилдаг. Ашигтай байдгүй маа гэхэд. Тэгэхэд төрийн өмчийн компаниуд 22.8 их найдын алдагдал гадаад болон дотоод өр төлбөртэй. Энэ төсвийн хүрээний дотор хаана яваа вэ? Энэ дээр би бас гарцтай юм ярил л да. Тэгээ жил болгоно яншаал, тоо яриал. Энэ тал дээр Монгол оронд хариуцж энэ авилгалын их усвэрийг байхгүй болгодог улсууд байгаа юу? Улсын төсөө санхүүждэг АТГ энэ дээр ажилддаг уу? Нэг сургуулийн захирал махирлыг нэг хөөцөлдөөл тоогоо гүцээгээл дараа нэг юм улс төрийн даалгавар маягаар нэг улс төрийн аллах шиг байгууллага болцсон. Энэ тэнэглэлээ АТГ одоо энэ үүрэг даалгаварч энэ төрийн өмчийн компаниудын 22.8 их найдын өр төлбөр дээр та нар хариуцлага тооцсон уу? Ямар гарц гаргалгаа байгаа вэ? Одоо За учрал сайд хариулт өгье. За сая Ганбаатар гишүүн асууж байна. Тэгээ Ганбаатар гишүүн бас онлын хувьд гэж асуусан. Тэгээд онлын хувьд бол төсвийн тэнцэл бол эдийн засгийг тогтворжуулахад ашигладаг бодлогыг тохируулдаг үзүүлэлт мөө. Бид нар энэ үзүүлэлтийг зөв үедээ ашиглаж чадаагүйгээсээ болоод одоо энэ алдагдал дээр өнөөдөр нэг ийм асуулт хариултууд энд өрнжөө. Энэ бол бидний буруу. Яагаад 33.4 их найдын орлого олдог үедээ яг түүнтэйг адилхан зарлага гаргаж ирсэн байл гэдэг асуултанд л бид нар хариулах хэрэгтэй байхгүй. Яагаад эдийн засаг тэлж халж явах үед бид нар хоримтлол үүсгэж чадаагүй юм бэ? Яагаад хумж чадаагүй юм бэ? Хэрвээ тэгж чадсан байсан бол өнөөдөр энэ нөхцлүүд байхгүй. Тийм учраас зүгээр эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдоод миний хувьд бол би иргэдийн оролцоог хангуулъя гэж хүссэн. Мэргэжлийн холбоодуудаа уулзсан, санал шүүмжийг сонссон. За дээрэс нь энэ тоонуудаа хатуу барил гэж үзсэн. Үннээ хэлье гэж үзсэн. Зах зээлд экспортын бараа бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс нь яг хэд байгааг үнээр нь хэлье. Харин тоон хэмжээг шахаж өгье. Гадаад нөхцөл байдалтай үүсэж байгаа асуудал гарцуудыг эрэлхийлье. Гацаа саадын арилгыг гэж зорьсон. Дээрэс нь эцсийн үр дүнд тэр суур тэнцэлчийн эерэг байх ёстой шүү. Урсгал хит нэмж болохгүй шүү. Орлого зарлага аль альнийг бууруулна шүү гэдэг энэ тоон дээр хатуу байсан. Гэхдээ эх хонд 1.9 их найдын одоо хөнгөлөлтөө зээл тусламж хэрэгжих юм байна. Гэтэл энийг явуулахгүй байх нь өөрөө ард иргэдэд хүрэх олон одоо төслүүдийг гацаах юм байна л гэж үзсний үндсэн дээр их усрын тодорхой бус
зүгээр бага алдагдал тавьчаад бондор үнд цаасаар санхүүжүүлнэ гэж хэлчихэд тэргээрээ шаардлагагүй хөрөнгө оруулалт тавьдаг байдлаас татгалзах ёстой. Тийм учраас Ганбаатар гишүүний хэлж байгаа маш зөв. 1.3 их найдын алдагдлаар бол газрын тосны үйлдвэр, тэр Эрдэнэ өрөнгийн усан цахилгаан станц, саяны 10 аймгийн дулааны станц гээд олон ажлууд мэдээж одоо хэрэгжинэ. Тэгээд энэ ажлууд хэрэгжихээр их усүр нь заавал бичигдэх ёстой төсөв дээр. Тэрээс хоосон нэг юм бонд гаргана, үнд цаас гаргана гээд эргээ төлж чаддгүй ийм нөхцөлд орж болохгүй шүү дээ. Тэгээ өнгөрсөн энэ хугацаанд чинь бараг 12-3 их найдын үр зээл авчаад шүү дээ. Ашиглаж чаддгүй, тэгээ хэрэгжилж чаддгүй, тэрийг ирэмбэлж чаддгүй. Тэгэхээр сая эдийн засгийн хөгжлийн яамнаас засгийн газар дээр ерөөсөө энэ төслүүдээ яг олон улсын аргачлалаар нэг үнэлгээ дуусгасан. Одоо энэ үнэлгээ